Сайн байцгаана уу? Ингээд та нартайгаа энэ удаагийн бичлэгээрээ мөрөөдлийн самбар буюу vision board хэрхэн хийдгийг хаваалцах гэж байна. Тэгэхээр асуултаас ирсэн байсан л да bullet journal дээр юм vision board хийжсэн үү? Тэгээд тиймэрхүү зүйлийг юу н хийдгүү гэж асуусан байсан. Тэгээд тэрүүгээр энэ бичлэгээрээ дамжуулаад хариулчих гэж бодлоо. За хэрвээ та нар миний өмнөх бичлэгнээс үзээгүй миний YouTube сувагт цоо шинхэн орж ирсэн бол би 2022 оныхоо цоо шинэ bullet journal-ыг эхлүүлсэн бичлэгээ энэ бичлэгний тайлбар хэсэгт нь оруулаад холбочих. Линкийг нь холбоод өгчий. Тийш ороод үзээрэй. Тэгэхээр би яадаг вэ гэхээр тухайн жил болгон жишээлбэл шинээр ингээд bullet journal эхлүүлж байгаа тохиолдолд бол зайлшгүй зорилго гэдэг зүйлийг бол маш олон хуудсыг хамарсан нэлээд дэлгэрэнгүй байдлаар тухайн жилийнхаа зорилгыг бол гаргадаг байж байгаа байхгүй. Тэгэхээр би зорилгоо яаж гаргадаг вэ гэхээр миний хувьд хамгийн нэгдүгээрт болохоор урт хугацааны зорилго. Урт хугацааны буюу амьдралын зорилго гэж гаргадаг. Хоёрдугаарт нь болохоор 3-аас 5 жилийн зорилго. Гуравт нь болохоор миний 1 жилийн зорилго буюу тухайн жилийн зорилго. Жишээлбэл 2022 он гарахад би 2022 оныхоо зорилгыг гаргана гэсэн үг. За тэгээд энэ 1 жилийнхаа зорилгыг дотор нь 1-р улирлын зорилго, 1-р улирал, 2-р улирал, 3-р улирал, 3-р улирал, тэгээд 4-р улирал гэсэн юм 4 хуваадаг. Тэгээд эдгээр маань юу гэсэн үг вэ гэхээр 1-р улирал гэдэг чинь 1-р сар, 2-р сар, 3-р сар гэх ингээ 3 сар багтчихж байгаа шүү дээ. Эхний 3 сард би тэгвэл юу хийж чадах вэ? 2-р улиралд нь жишээлбэл 4-р сар, 5-р сар, 6-р сар гэсэн 3 улирал. 3 сар байна. 3-р улирлын болохоор 7-р сар, 8-р сар, тэгээд 9-р сар гэж байгаа. 4-р сар нь болохоор 10-р сар, 11-р сар, 12-р сар гэд ингээд 12 сараа нэгэсэндээ улирал болгож задлаад ингээд 4 улирал болгож задлаад ер нь аль байгууллагын тайлангууд ерөнхийдөө ингэж явдаг шүү дээ. Улирлын тайлан, сарын тайлан, тэгээд жилийн тайлан гэх мэтчлэнгээр жилийн зорилго ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар явдаг. Тэгэхээр ямар нэгэн байгууллагыг ч юм уу ямар нэгэн бизнесийг удирдах авч явхад хүмүүс ингээд зорилгоод маш оновчтой тодорхойлж тэр зорилготой зорж ингэж ажиллаад тэрийгэ хэр биелэлтэй байснаа дүгнээд дараагийн жилийнхаа зорилгыг оновчтой байдлаар тодорхойлоод явдаг. Гэхдээ яг адилхан хувь хүн ч гэсэн амьдралаа их бага хэмжээгээр бол ингэж ахиц дэвшидтэй байлгахын тулд ер нь бол зорж тэмүүлжил явах хэрэгтэй гэж би хувьдаа зөвөр боддгийн. Тийм болохоор ер нь бол яг зорилгын хэсгийг бол маш юм дэлгэрэнгүй байдлаар нэлээд гаргадаг. Тэгээд мөрөөдлийн самбарын тухай ярихаасаа өмнө зорилгын тухай ярих бол зайлшгүй хэрэгтэй л байна л да. Яагаад тэгэхээр зорилгоо би энийг гэсэндээ ингэж нэлээд олон 3 янзын зорилго гаргаад цаг хугацааны хувьд бол эн чинь биелүүлэх боломж байгаа юу гэдгээр нь 1 жилийн дотор би биелүүлэх боломж байна уугүй юу тэгэхгүйгээр хитрхи том зорилгоодыг 1 жилийнхаа зорилго дотор бүгднийг ингэж нөгөө урт хугацааных шүү дээ гэдгээ өөртөө сануулахгүйгээр зүгээр л зорилго гэж тавингуудаа л ингээл бүгднийг хойлоо биччихдэг. Оны эцэст ингээд нөгөө дийлэнх нөгөө амар том нөгөө амьдралын зорилго тэгэл нөгөө 3-аас 5 жилийн дараах зорилго чинь ингээд нөгөө холилдсон бичигдсэн явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд харсан чинь биелүүлсэн гэд тэгсэн чинь хитгэн юм байхлаэр уран зориг авах гэхээсээ илүү тэрэндээ илүү ингээд нөгөө би хангалттай байж чадсангүй, зорилгоо биелүүлж чадсангүй ч гэдэг юм уу гихмжлэнгээр ингээд нөгөө сэтгэл санаагаар унах гэдэг. Тийм болохоор маш тодорхой өөртөө ойлгомжтой байдлаар 3-аас 5 жилийн дараа биелүүлэх гээд байгаа юм уу тэгэхэд тэдийг тэр хугацаа гэхэд би тийм зүйлийг бүрдээсэн байна. Тэгээ амьдралынхаа туршид би жишээлбэл би зүгээр л амьдрсныхаа хүн болж төрснийхөө хүн болж амьдрсныхаа хувьд зүгээр миний хүн болгон жишээлбэл
энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн үүрэг даалгавартай ирсэн гэж аюу яригддаг штэ. Ер нь л ямар ч хамаагүй тий зүгээр л одоо юу гэдгийг ямар ч зорилготой ирсэн байж магадгүй зүгээр гоё жүжигчин болох гэж ирсэн ч юм уу тий эсвэл гоё бүжигчин байх гэж хүмүүсийг ингээд гоё entertainment юмар баясгах гэж сэтгэлийн сэргийлэх гэж ирсэн ч юм уу тий эсвэл зүгээр л тий одоо юу гэдгийг улс их орныхоо боловсролын салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулаад улс орноо хөгжүүлэхэд өөрийн гэсэн тий чиний зорилго байж болно шүү дээ. Эсвэл ингээд маш гоё цэцэрлэг байгуулад айлын олон хүүхдүүдийг маш гоё ингэж хүмүүжүүлээ. Тэр хүүхдүүдийг асардаг, тайлдаг, хамгаалдаг тийм орон орчныг би бүрдүүлнэ ч гэдэм үү тий манад юу ч яж олно. Тэгээд амьдралынхаа хувьд бол ингээд би одоо тий ийм болно гэсэн тэр зорилгоо жишээлбэл одоо би маш гоё сэтгүүлч болно ч гэдэм үү тий юу ч хийж байлж би гоё загвар өмсгч болно ч юм уу тий тиймэрхүү нэг хүүхэд байх үеийн тийм гинхэн тэгээд гоё тийм том өрөөдлээд штэ тиймэрхүү зорилго бол ерөөхдөө энд явж идэг. Тэгээд 3-5 жилийн дараах зорилго бол арай жоохон том богино хугацаанд бол шийдэгдэж чадахгүй зорилгууд тэгээд яг 1 жилийн зорилгоо бол би яг юуг бодож нэг жилийнхаа зорилгыг бичдэг бэ гэхээр энэ ч бичсэн байхгүй надад байгаа энэ хязгаарлагдмал нөөц болцоогоо харж агаад жишээлбэл цаг хугацаа гэдэг бол надад маш хязгаартай 24 цаг байгаа 8 цагийг бид нар унтж байна 10 эдхэн цаг байна тэ 10 эдхэн цаг дотроос ч бид нар одоо хувцс хонроо авгаана гэр орноо янзлна, хоол ундаа хийж идэн, хүнс юмаа цуглуулна, за замд наашаа цаашаа явж цаг хугацаагаа зарцуулна гэд ингээд хассараа байгаад хамгийн сүүлд нь бидэнд ингээд яг ажиллах те ажлын 8 цаг маг энтрийг хассараа байгаад өөртөө зориулах цаг ерөөс нэг 2 цаг маг л үлддэг юм шиг байгаа яг. Гэхдээ хүн болгоны амьдралын хэмээгээс шалтгаалаад өөр байх учраас те энэ цагаа ер нь нэг тооцоод гаргачих их зүгээр эдэг юм байлээ. Яг тоочны ингэж харж иж бид нар өөртөө байгаа нөөц болцгоо айгүй тод болж хардаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол бидний хувьд бол хамгийн хязгаарлагдмал байдаг нөөц болцоо. Тэгэхээр яг 1 жил одоо те 1 жилийн зорилгоо тодорхойлох гэж байгаа бол бидэнд яг сүмдэрээ юу байна вэ гэхээр ерөөсөө л 12хан сар л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар сард нэг зорилгын ард гарна гэж тооцох юм бол эсвэл нэг 2 сар 3 сар хэртээ нэг одоо нэг англи ч юм уу тий нэг хэлний ч юм уу ямар нэг бүжгийн ч юм уу нэг курст хамрагдлаа гэж бодоход л энэ чинь ганцхан зорилго байхгүй. Ганцхан зорилгыг бид нар бүхэл бүтэн 3 сарын хугацаанд ч юм уу биелүүлж байгаа байхгүй тий. Тэгэхээр 12хан одоо боломж биднэрт байна. 12 дотроо 30 хоног гэж байгаа боловч 7 хоногийн оронд тооцох юм бол 4-7 хоног байгаа байхгүй. Биднэрт одоо тий 1 жил дотор бид нар 12хан шанс байна. 12 шансыг чинь нэг дотор нь бид нар 4хан шанс байгаа байхгүй. 7 хоногийн оронд бодох юм бол тэ өдрөөр нь бодвол амар их юм шиг 365 гэл амар их юм шиг бодогддог боловч яг ингээд задлаа харах юм бол биднэрт 12хан шанс байна. 12хан шанс дотор ч ерөөсөл 4-7 хоног буюу 4хан шанс биднэрт байдаг гэсэн үг юм бол. Тэгэхээр зэрэг нэх их амар урт сунжирсан зорилго бол үнэхээр тавих боломж бол энд байхгүй гэдэг нь цаг хугацаа хэр хязгаартай вэ гэдгээс нь харж болно. Тэгэхээр чи өөрийнхөө цаг хугацаанд хэдий ч нэ үн цэнтэй хандан төлөөж нэвж бусдын цагаас аяа хүндэлдэг болж эхэлнэ л тэ. Тэгэхээр бусдын цагийг бас амар үрээд суугаад байж болохгүй тий. Бусдыг бас аяа хүндэлдэг тийм хүн байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор юу гэсэн гэхээр нөө энерги бидний энерги гэдэг чинь өөрөө бас аюу хязгаартай. 24 цагтаагаа уялдаад бид нэр хоногийн 24 цагийн 8 цаг нь бид нэр 7-9 цаг гэдэг тий. За өсвөр насны хүүхдүүд бол бүр 10 цаг, бага насны хүүхдүүд бол 12 цаг өнтер унтах хэрэгтэй байдаг. Унтаж амрах хэрэгтэй. Тэгээд эдэсэн төлжиж идэг тий. Өсөж том болж идэг. Одоо бидний тарих эргээд амарч идэг. Ходоод гиз дотор хэрэгтнүүд маань одоо бүх зүйлээ одоо шинжилж янзалж те ингэж янзалж авч идэг. Тэгэхээр бид нарт ерөөсөө энерги гэдэг зүйл чинь өөрөө бас хязгаартай байдаг. Тэгэхээр энерги бид нар хідэж нэ зарцуулна, төдий ч энерги буцаагаад нөхөх хэрэгтэй болдог. Яг гар утас шиг гар утасны цэнийг дууслаа бид нар уцаад цэнэглээд тэ уцаа залгаад хэсэг хугацаанд цэнэглээд буцаагаад ашиглах боломжтой болдог шүү дээ. Тэрнтэй адилхан тэ өөрийгөө ч гэсэндээ
нэг хэсэг хугацааг өөртөө өгөөд тэр хугацаанд өөрийнхөө энергийг эргээгээд нөхөж авдаг, цэнгэлдэг тийм ямар нэгэн зүйлийг одоо олох хэрэгтэй. Тэгэхээр жишээлбэл одоо утсыг ч юм уу те гар утсаа ч юм уу цэнгэлж байгаа хооронд нь ашиглаад хахаар бүр амар халдаг шүү дээ утас. Жишээлбэл тэгэхээр тэгж гүрэлгээд ээж болохгүй шүү л гэсэн санаа. Тэгэх юм бол маш хурдан эвдэрнэ. Маш хурдан чанараа алдна. Тэрнтэй адилхан чиний бие эрэхтэн чинь бас яг тэгж чанараа алдаж явж идэг. Тийм болохоор нэрэг гэдэг зүйл бол биднэрт маш хэрэгтэй тий байдаг зүйл. Энийгээ байнга нөхөж явж явах хэрэгтэй. 3 дахь бидний хязгаартай бас нэгэн нөөц болцоол мөнгө санхүү шүү дээ. Яг 1 жилийн хугацаанд жишээлбэл би одоо ингээл амар хэлний курст явнаа гэж тэгвэл хэлний курсын төлбөр надад хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би тийм зорилгыг жишээлбэл амар боломжгүй зорилгыг бол тавих боломжгүй л байхгүй мөнгө надад хэрвээ байхгүй бол. Эсвэл би одоо юу гэдгийг Америкт амар сургуульд сурнаа. Гэхдээ надад тэр 10,000 $20,000 жилийн төлбөрийг төлөх боломж байхгүй гэвэл эн чинь зорилго биш мөрөөдөл болоо явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр миний хувьд зорилго гэдэг бол яг эдгээр одоо надад байгаа боломж бололцоо бүх юмаа бодолцож үзээд аль нь боломжтой вэ, аль нь боломжгүй вэ гэдгээд тунгааж үзэж хагаад ер нь бол яг боломжтой би яг хийж чаднаа гэж бодсон зүйлээ би бол зорилго гэдэг хэсэг дээрээ бичдэг. Тэгээд тэрийгээ ингээд алхмуудад хуваагаад нэгэсэндээ 12 хуваагаад 12-ийнхоо нэг дотор нь одоо юу гэдгийг 4 хуваагаад ч гэдэг юм уу те эсвэл одоо юу гэдгийг 7 хоногийн зорилго гэвэл хитрхи бас одоо тэртээ тэргүй бид нар одоо bullet journal-да сар болгоны нүүр хуудас 7 хоног болгоны нүүр хуудас гэж хийж байгаа штэ. Тэн дээр чи ерөнхийдөө энд бичигдсэн зорилгоо харж байгаа тэрний төлөө хийгдэх алхмууд ерөнхийдөө бичигддэг гэсэн үг. Тийм болохоор энд бол минь надад одоо тий өөрт байгаа боломж болцоо одоо хязгаарлагдмал нөөцөө бодож жагаад биелүүлж чаднаа гэсэн зүйлээ би бол яг энд бичдэг. Яг биелүүлэх боломжтой юм аа цаг хугацааны хувьд харсан ч тэр надад байгаа нөөц болцоогоо харсан ч тэрний энергийн түвшин магадгүй би сүүлийн 2 3 жил 4 5 жил би ингээ өөрийгөө нэлээд гүрэлэгдсэн бүр энерги нэлээд шавхсан бол би энэ жил жишээлбэл тийм их зүйлийг энэ төлөвлөхгүй. Яагаад тэгэхээр миний энергийн левел одоо амар доогоор ба шүү дээ. Гар утасны юугаар бол бүр ингээ улаанаа заачаад шүү дээ. Шараа ч юм уу, шар өнгөтэй ч юм уу эсвэл бүр ингээ улаан болцсон те зэнийг нь хэрвээ тийм бол би энэ жил жишээлбэл нэг одоо яг тухайн жилээ төлөвлөхтэй бол амар бага зүйлийг зорилго болгож бичнэ. Яагаад тэгэхээр надад байгаа нөөц болцоогоо би амар сайн мэдчихэж шүү дээ. Жишээлбэл цаг хугацааны хувьд жишээлбэл би одоо яг би оюутан байна. Надад хийх юм маш их байгаа. Одоо тэг хичээл шалгалт шүлэг нэ тэр. За дээр нь би ингээд мөнгө төгрөг олохын тулд би давхар ажиллаа хийж байна. Ажил хийж байна. Тэгэхээр чин надад ажил хийж байгаа гэдэг чинь цаг хугацаа бүр тэгээ хичээж сургууль гэхээр надад цаг хугацааны одоо энэ цаг хугацааны нөөц болцоо надад одоо юу гэдгийг энэ жил бол юу ч байхгүй байна. За тэгвэл одоо энерги чи өөрөө бүгд ингээд ажил руу бүгд хичээл рүү зарцуулагдаад энерги маань ерөөсөө бүр дандаа левел нь амар доогоор байгаад байна. Ер нь л улаан заачих гад байна тий. Тэр тохиолдолд зорилго бол би амар лаглаг зорилго хичээл амар олон хэл сураал өөр хэл мэл сурна мурна өөр ийм тийм юм сургалтанд суун муун гэдэг зорилгыг бол энэ тавиад бол үнэхээр оновчгүй. Ягаад тэгэхээр энэ бүх миний нөөц болцоонууд чи амар багассан байгаа өөр юмд анхаарал маань ингээ тий чиглэлцэн байгаа учраас боломжгүй зорилгыг би энд бичээд бол ямар ч боломжгүй. Харин ч эсрэгээр би тийм боломжгүй зорилгыг энд буулгаснараа тэрийг хараад би хямрах байхгүй нэмээд амжихгүй байна, чадахгүй байна, би тэгж чадсангүй, энийгээ ч хийж чадсангүй гэдэг ингээ хямрахын нэмэр болдог учраас энд бол зорилго гэсэн хэсэг дээр бол огтхон ч тийм биелүүлж чадхааргүй тийм зорилгыг бол бичихгүй гэж би хувьдаа бол боддог. Тэгэл хүссэн болгоноо бичээд байх юм бол тэр чинь өөрөө хүслийн чагсаалт болчдөг. Тэр нь өөрөө мөрөөдлийн самбар ахгүй. Тийм учраас би bullet journal дээрээ зорилго төлөвлөгөө гэсэн хэсэг маань бол миний хүсэлт биш ахгүй. Яг миний нөөц болцоонд одоо тий тулгуурласан хийж хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж би өөрөө үзсэн тэдгээр зүйлийг л би энд буулгана. Тэгэхээр илүү юм ерөөсө бичиж болохгүй. Илүү янз янзын хамаагүй тийм илүү дутуу юм бичих тусмаа чи фокусаа алдна. Фокусаа алдахынхаа хэрээр чиний үр бүтээмж чинь буураад аль нөгөө амч юу лээ нөгөө
хоёр тулаа хөөсөн хүн хоцсон хоцрно гэхчээр альчгүй хамгийн сүлд үлдчихдэг. Тийм учраас яг гол гэсэн зүйл дээр фокуслаад гол зорилгоо л биелүүлэх. Гэхдээ өөртөө байгаа цаг хугацаа боломж нөөцөө бол мэдээж ихсэрхийн төлөө хүн ажиллаж хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Бага мөнгөө нэмэхийн тулд ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Тэгээд мэдээж одоо юу гэдгийг энерги нөхөхийн тулд бас хүн л юм чинь бас энерги эргэж нөхөх тийм өөртөө чөлөөт цаг гэдэг зүйлийг бас их бага хэмжээгээр боломжоор л гаргахыг хичээнэ. Тэгэхээр зэрэг хичээлээсээ татгалцах уу, ажлаасаа татгалцах уу гэж ижил энэ одоо жишээлбэл надад бол энерги нөхөх тийм боломж бол гардаг байсан. Тэгэхээр энэ дээр бол хэрвээ чи өөрөө мэдж байгаа бол би энэс татгалзаж байгаагийн маань шалтгаан өөрөө би өөртөө байгаа энергийнхаа савыг одоо нөхөж одоо дүүргэж байгаамаа гэвэл эн чинь болж байгаа байхгүй. Окей, надад тэгвэл өнөө маргааш та эсвэл энэ сард надад маш бага мөнгө байна. Миний мөнгө маань одоо жишээлбэл дөнгөн данган хүрэхээр байна. Гэхдээ энэ бол асуудал биш. Яагаад тэгэхээр би эндээс би өөртөө гаргах цаг хугацааг хожиж जैन. Өөрийнхөө энергийн танкийг жишээлбэл энергийн тэр савыг бол нөхөд авчиж जैन тийм учраас энэ бол окей. Магадгүй нэг хэсэг хугацаанд би одоо мөнгө багтаа гэж болно шүү дээ. Энэ бол миний хувьд бол no problem байсан. Ямар ч асуудал энэ бол биш. Яагаад тэгэхээр би ямар зорилготой юуны төлөө яаж ажиллаж байгаа би өөрөө мэдж байгаа учраас зорилгоосоо ерөөсөө тэгж урваад хугарч нугараад эсвэл ингээд хин нэгэн чиний хажуунаас ямар нэгэн зорилгоноос чинь ухрах үг хэлэхэд бол хязгаарч зорилгоосоо ухрахгүй тийм бат бөх хязгаарч ганхахгүйгээр тийм одоо дотоод сэтгэлийг бол энүүгээр бол бүрдэж бий болдог гэсэн үг. Тийм болохоор ямар ч юм зорьсон зориггүй байх юм бол ингээл эндээс нэг хүн юм хэлэхэд ганхаал, эндээс нэг өөр хүн өөр юм хэлэхэд ингээл чи салхинд хийсэж байгаа юм шиг ингээл ийшээ тийшээ холброл явна шүү дээ, тий. Тэгэхээр тийхгүйгээр яг энэ жанжин шугамаа алдахгүйгээр ингээд баттай зогсож хоёр хөл дээр яг ингээд баттай зогсож чадах тэр зориг юмыг энэ дээр бол нэгсэндээ бичиж өөртөө дахин сануулдаг. Тэгэхээр хамгийн гол нь бүжаан дээр бичээд байгаагийн шалтгаан өөрөө тэр ахгүй. Чи энийгээ байсгээл эргүүлэл л дээ. Тэвтрээ байсгээл сөхөж хараад би ямар зориг тавилаа, ямар ер нь юу хүсээд яваад байгаа билээ гэдгээ өөртөө ер нь бол үе эргэн сануулж явах ер нь зайлшгүй шаардлагатай гэдэг юм байлээ. Тиймэрхүү олж мэдсэн зүйл дээр тулгуурлаад зориг юм бол ингэж тодорхойлдог. За тэгвэл мөрөөдөл юу юм бэ? Миний мөрөөдлийн самбар юу юм бэ гэхээр миний мөрөөдөл гэдэг бол надад хичнээн төгрөгийн мөнгө байна. Хичнээн төгрөгийн мөнгө санхүү байна. Надад ямар энерги байна? Надад цаг хугацааны хувьд энэ боломжтой юу? Боломжгүй юу? Энийг авах надад мөнгө байна уу? Байхгүй юу ч юм уу? Ерөөсөө хамаагүй. Тэ? Хэрвээ надад одоо хязгааргүй хэмжээний мөнгө, хязгааргүй хэмжээний цаг хугацаа, хязгааргүй хэмжээний энерги надад хэрвээ байсан бол би юу хүсэж мөрөөдөх байсан бэ? Юу хийх байсан бэ гэдэг асуултанд юу нь хариулдаг гэсэн үг. Тэгээд тэрэн дээрээ жишээлбэл би энэ дэвтрээ тусдан нэг ийм дэвтэр гаргаад зөвхөн мөрөөдлөө бичдэг байхгүй энэ дээр. Тэгээд энэ дадлал би зөвхөн мөрөөдлөө бичиж байгаа. Тэгээд ямар нэгэн хязгаар тавихгүйгээр өөртөө тий зүгээр л ямар ч хязгаар байхгүйгээр ямар ч юм хязгаарлалтгүйгээр л хүсэж байгаа зүйлээ энд одоо буулгадаг гэсэн үг. Гэхдээ бидний тарих яаж ажилладаг вэ гэхээр бидний тарих өөрөө үг үсгэн хэлбэрээс илүүтэйгээр одоо үг үсгнээс илүүтэйгээр зурган хэлбэрээр илүү ингэж хүлээж авдаг юм л те. Зураглал хэлбэрээр тэгээд хизээ нэгэн цагт билээ олноо ч юм уу те. Хизээ нэгэн цагт би энийг одоо хийж бүтээсэн байх болно гэсэн тийм зүгээр одоо нэгсэндээ юу гэх юм яг зориод ингээд өнөөдөр явхад боломжгүй ч гэсэн магадгүй хизээ нэгэн цагт биелж магадгүй юм а гэсэн зүйл бол миний хувьд бол мөрөөдөл. Тэгэхээр тэр мөрөөдлийг бол зурган хэлбэрээр ингээд дэвтэр дээрээ буулгаснараа чи өөрийгөө ойлгоно. Юу хүсэж байдгаа ойлгоно. Тэ юу хүсээд юу тэмүүлээд байдгаа ер нь бол ойлгодог. Тэгэхээр би энэ дэвтрийг бол нэлээд дээр үед нээж ирсэн. Одоо бол сайн санахгүй байна. Хизээ авч ирсэн. Одоогоос бараг
нэлээд олон жилийн өмнө авч ирсэн нэг ийм дэвтэр байдаг аахгүй. Тэгээд надад ингээ гадна тал нь хавц центр нь тэгээд дэвтэрний цаас центр нь ингээ маш их таалагдсан нэг ийм дэвтэр байдаг аахгүй. Тийм гоё цэцэг мэцэгтэй ягаа юм аа тэгээд эднэр энэ. Тэгээд ийм дэвтрийг би нэлээд дээр үед худалдаж аваад тэгээд ингээ баг багаар мөрөөдлөө бичсэн байна л да. Энэ одоо би өөрийнхөө зургийг хийж байгаа юу юм уу хашийн тий нэг юм. Тэгээд жишээлбэл ингээд анх бол яг ингээд нэг юм гой одоо урмын үг гэх юм уу? Гой урам олгох, урам үг гэх юм гой үгнүүдийг бичиж аваад тэгээд ингээд бичиж авч ирсэн. Тэгээд тиймэрхүү юм бичдэг дэвтэр болгоё гэж анх бодож ирсэн аа. Мөрөөдлийн самбар болгоод миний мөрөөдлийн самбар гэсэн байгаа байхгүй. Тэгээд дээр үед анх ингээд яг энийг одоо юу яжсан гэх юм уу. Тэгээд ийм гоё өөрийн гэсэн ийм гоё гэр бүлтэй, ийм хөрхөн хүүхдүүдтэй тий ингээд бөөнөрөө гоё ингэж одоо дулаан сайхан аз жаргалтай амьдрнаа гэж мөрөөдж ирсэн. Яагаад тэгэхээр тухайн үед би өөрөө яг ганцаараа гадаадд ирсэн, ганцаараа оюутны байранд баяр ёслол юу л болно ингээд маш их ганцаарддаг байсан тухайн үед. Тэгээ маш ганцаарддаг байх үедээ ингээл ийм гоё гэр бүлийг л дулаан гэр бүлийг л одоо мөрөөдж ирсэн те мөрөөдөл юм шиг. Тухайн үед бол яг надад дөнгөж ирсэн байсан учраас надад бол ийм холын юм санагдчихсэн. Тэгээд мөрөөдөж байгаа. Тэгэд яагаад энийг би зорилгон дээр тавихгүй мөрөөдөл гэдэг дээр тавьж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт хүн өөрөө нөгөө хэнийг хайрлах, хэнийг одоо те хин татагдхаа хүн өөрөө шийддэг үг юм л те. Энэ бол хумсартайгаар шийддэг тийм үйлдэл бол биш. Тэгээд ийм гэр бүлтэй болно гэдэг чинь нэг хүн өөрөө хүсээд зориод хийчдэг зүйл биш. Ягаад тэгэхээр хоёр хүн байж иж энэ чинь бүтэн штэ тий болж бүтэн. Хоёр хүн болж бүтчихийж эндээс гэр бүл бий болдог учраас тухайн үед бол энийг бол би зориг биш мөрөөдөлтөө л оруулж ирсэн. Тэгээ хизээ нэгэн цагт би ийм гоё халуун дулаан аз жаргалтай ямар нэгэн гэр бүл биш тий зүгээр гэр бүлтэй байх гэдэг зориг тавьж гэр бүлтэй биш хамгийн гол нь аз жаргалтай маш гоё тийм өөрийн гэсэн тийм дулаан тийм гоё дулаан уур амьсгалтай тийм гоё гэр бүлтэй болно гэж амар амгалан ийм гэр бүлтэй болно гэж бодож исэн. Тэгээ энэ бас ингээ гоё халамжтай гоё ээж болмоор байна юм гоё олон хүүхдүүдтэй гэж мөрөөдж исэн. Тэгээд тухайн үед бол би мэдээж одоо тий ганц би сингл байна. Тэгээд цааш нь газар таних хөнгөө газар ирсэн хүн жишээлбэл ээж болно гэж болчихгүй штэ мэдээж энэ чинь хүнтэй тий ээж болохыг бол хүн ганцаараа шийдэхгүй хоёулаа шийдэх хэрэгтэй. Тийм болохоор тухайн үед бол ийм гоё халамжтай ээж болно гэдэг бол миний хувьд бол яг анх бол бас яг ингэж хүсэж мөрөөдж исэн. Тэгээд дээр нь бас ийм хорвоо дэлхийтэй танилцаад ингээд хорвоо дэлхийд ингээ аялж зугаалаад хорвоо дэлхийгээс маш их зүйлийг олж мэдмээр байна, үзэж хармаар байна, үзэж танилцмаар байна гэж мөрөөдж исэн. Тэгээд бас яг ингээд ганцаараа аялаа явах юмсан гэж бас бодож исэн. Тэгээд мэдээж нөө эргээд эн чинь миний зорилго яг мэдээж тухайд ингээ мерсээр аялсан тохиолдол надад бол мэдээж байгаа. Аялахыг бол яаж игээд багтаах юмсан да гэж бодоод мерсээр аяллуудыг бол багтаажсэн. Гэхдээ ингээд ганцаараа аялаа явах юмсан тэгээд юу гэдгийг мэдээж нөгөө цаг хугацаа мөнгө санхүү гэл ингээл бүх боломжтой иргэн мэдээж баригдэн штэ. Жишээлбэл ялангуяа оюутан байхад бол шалгалтнаас шалгалтын хуваарийн хооронд бедаалтаас бедаалтын хуваарийн хооронд дээр нь дадлагууд байна, лабораторийн дадлагууд байна. Ингээл ерөөсөө дедлайнаас дедлайн гэж явдаг байсан учраас ингээд чөлөөтэй гараа авчих боломж нь өөрөө байхгүй. Яг тэнд ингээд хүлэгдчихдэг байсан ялтчгүй оюутан байхад бол тийм учраас яг ингээд чөлөөтэй аялаа явах боломж нь айгүй бага байсан учраас тухайн үед бол ингээд аялаа явахын сан ингээд бас мөрөөдчихлээ. Тэгээ бас нэг мөрөөдчихсэн юм болохоор ингээд ийм том ханан тэр чигээрээ юм цонхтой. Тэгээ амар гоё ингээд тэнд нь ингээд амар гоё нар тусдаг ийм гэрттэй болох юмсан гэж ингэж мөрөөддөг байлаа. Ийм том цонхтой. Тэгэнгүүтээ тэрний яасан гэсэн чинь би ийм зурагнуудыг хайж олоод Pinterest-ээс би хайж олж ирсэн байхгүй. Тэгээ тухайн үед
огт бодож үзэхгүйгээр зүгээр л яг чи ямар ч мөнгө төгрөг цаг хугацаа те нөгөө бусад юмнууд чинь хязгааргүй байсан бол чи яг юу хийж амьдрах байсан бэ гэдэг зүгээр яг л тийм мэдрэмжээ сонсож байгаа цуглуулсан зурагнууд ахгүй. Тэгээд дараа нь би сүулт нь жишээлбэл арай боломжтой, арай цаг хугацааны хувьд ч гэсэн арай жоохон цаг завт ихтэй, мөнгө төгрөгийн хувьд ч гэсэн ядаж гараад нэг те боломжийн одоо курс мөрсийн мөнгө төлж боломжтой энэ болсныхаа дараа харсан чинь би йогийн курст явсан байгаа байхгүй. Тэгээд йогийн курс нэг хэсэг явуулж маваад ингээд тэг гэртээ йог хийж мэгээд тэгдэг болсныхаа дараа тэгээд бясалгалын жишээлбэл одоо бясалгал амьдралын одоо тийм коуч, тийм сургалт энтерт би жишээлбэл суугаад өөрөө нэлээд удаан ингээд тэ тухайн одоо подкастын нэг хүний подкастыг нэлээд удаан сонсож явж байгаад тэгээд сургалтанд нь суух юмсан гэж хүсэж бүр айгүй удаан хүсэж мөрөөдөж явж байгаад яг боломж нь надад тэ олдоод тэгээд би жишээлбэл тэр курст нь хамрагдчихсан байхгүй 2-3 сарын курс байсан. Тэгээд тэндээс жишээлбэл бясалгалын талаар гэхдээ тийм шашинлаг бясалгал ерөөсөө биш. Тийм шашинлаг тэгээл нэг цаг 2 цаг энтер болдог тийм шашны бясалгал бол биш. Зүгээр өнөө маргаашийн амьдралын стресс ядаргаагаа тайлах, өөрийгөө илүү таньж мэдэх, ойлгох нэг тиймэрхүү талаар илүү төлхөө явдаг тийм бясалгалын курс сууж муугаад йог энтер аягүй хийдэг болцсныхаа дараа би энэ дэвтрээ эргэж гаргаж ирж олоод тэгээ би энэ зурагнуудыг харчаад би яг ийм юмыг хүсэж мөрөөдөж исэн бэ штэ гэдгээ дараа нь харчаад өөрийгөө ойлгосон гэх юм уу. Тухайн үед бол зүгээр л яг юу хүсээд вэ? Ямар ч тийм юугүй үед би яах вэ гэдэг зурагнууд л ер нь бол зүгээр одоо тийм мэдрэмжээ сонсож байгаа сонгосон зурагнууд. Тэгээ тухайн үед бол би яг йогийн курс мөрт явах бол үнэхээр боломж надад бол байгаагүй. Цаг хугацаагаа бодсон ч тэр байгаа мөнгө төгрөгөө бодсон ч тэр надад бол боломж бол байгаагүй. Тэгээд яг хуу дараа нь ингээд өөрийгөө олж авсан гэх юм уу. Тэгээд нилээ юм надад ийм сэтгэл зүйн хувьд өөрийгөө ингээд тайвшруулах, тайтгаруулах, өөрийгөө ойлгох ч гэдэг юм уу тэр тал дээр надад ялтчгүй иймэрхүү бясалгалын төрлийн юмнууд аюух ингэж дутагддаг байсан юм байна гэдгийг явцын дунд ерөөхдөө яг өөрийгөө олж авах явцад ер нь бол олж авсан гэх юм уу. Тэгээд энэ болохоор нэг юм Германд байдаг загвар өмсдөг нэг юм охин байсан. Тэгээд энэ охины Инстаграмын дагцсан байж байгаад нэг иймэрхүү зургуудыг олоод нааж исэн мөрөөдлийнхаа дэвтэр дээр. Тэгээд Германд яг хөө тэгэл дөнгөж ирсэн, оюутан болцсон, челленжүүдтэй тулгарсан, сэтгэл санааны хувьд нэлээд юм одоо дип болох маягтай болцсон байж байгаад ер нь бол өөрийгөө ингээд аварч гарах тэр аргыг ерөнхийдөө бол олсон энэсэн миний хувьд бол үнэхээр энэ бол ажилласан, надад тусалсан. Гэхдээ би одоо бол жишээлбэл яг ингээд сэтгэл санаа нэг биш болоод байна да. Би яг ингээд хямрах гад байна да ч юм уу юм тиймэрхүү үедээ би ингээд нөгөө курсээсээ сурч авсан, олж авсан бясалгал ч юм уу амьсгалын дасгал энэ төрөө хийгээд сэтгэлээ сэргээчдэг ч юм уу эсвэл нэг сэтгэл санаагаа тайван болгочдөг. Тийм болсон. Тэрнээс биш одоо яг надад бол одоо ингээл өдөр болгон бясалгал хийгээд ч юм уу бүтэн цагаар бясалгал энэ төр бол би ерөөсөө хийдэггүй. Яг зүгээр надад одоо яг хэрэгтэй байна да гэж байгаа үед тэр үедээ яг ингээд өөрийгөө тайвшруулдаг, сэтгэл санаагаа тайван болгодог. Тэгээд тэгчгээр зэрэг нэг хайхтар юмд ингээд хямрах гад ч юм уу, уурлах гад, бухимдах гад ч юм уу. Тэр нь ерөөхдөө нэлээ гайгүй болчдөг. Тийм болцсон гэх юм уу. Тэгэд өөрийгөө ерөөхдөө бол ойлгоод өөрийгөө ер нь бол зохицуулж сурсан нэг арга миний хувьд бол ажилласан нь энэ арга байсан. Тэгээд бас нэг тухайн үед бас яг мөрөөдөд байсан зүйл маань юу байсан гэсэн чинь аягүй юм ногоо жимс идэх, ногоо хоолтон болох гэдэг тиймэрхүү мөрөөдөл гэх юм уу те ягаад тэгэхээр би чинь Монголоос ирсэн махаа идэж, бандангаа идэж өссөн хөөхд. Тэгэхээр чин би одоо жишээлбэл ногоо хоолтон болно гэдэг бол боломжгүй юм шиг надад санагдчихад. Гэхдээ би энийг одоо жишээлбэл энэ зургуудыг тухайн үед бол ингээд ингэмээр байна, эрүүл хоол хүнсийг хэрэглэдэг болмоор байна гэснээс хойш яг нэг хэсэг бол яг туршиж бол үдсэн, дан ногоо идэж үдсэн. Надад бол яг тохироогүй яг үнийг хэлэхэд. Тэгээ одооны хувьд бол миний хоол хүнсний ер нь бол нэг
дийлэн хувийн ногоо жимс эзэлдэг. Мах бол эзэлдэггүй. Одоо бол ер нь бол ногоо жимсэл түлхүү иддэг. Махаа бол хамаагүй бага иддэг. Тийм болцсон. Тэгээд 100% заавал веган ч юм уу ногоо холтон болох алба байна уугүй юу те мэдгүй. Хэрвээ миний биед гоё тохирч ийл, зөгцөж ийл бас болохгүй юм байхгүй. Гэхдээ ер нь бол одоо бол ер нь дийлэнх хидэж үж байгаа хол хүнсээ ногоо жимс түлхүү байлгахыг ер нь зүгээр илүүд үздэг тийм болсон байж байгаа. Тэгснээ бас амар олон сая дагагчтай бүр 3.7 сая дагагчтай гэсэн одоо инстаграмын нэг юм юу байгаа. Энийг бас аваа наацсан заяа. Тэгэхээр энэ ч угаасаа гол нь энэ ч өөрөө ямар ч нөгөө нөөц болцсон юмдаа хязгаарлагдахгүйгээр тэрэнд хязгаарлагдахгүйгээр мөрөөдөж байгаа шүү дээ. Тэгэхээр надад энэ боломж нь байна уугүй юу гэдэг нь ерөөсө хамаагүй би зүгээр л мөрөөдсөн байхгүй. Тэгээд ийм хойч үе дүү нартай ийм хэрэгтэй зүйлийг хийж үтэмээр байна гэж бичсэн. Тэгээд дараа нь харсан чинь би YouTube эхлүүлсэн явж исэн байхгүй. Энийгээ дараа нь харсан чинь тэр үед бол яг энийг нааж явах үед бол би YouTube руу огт эхлүүлээгүй тэр талаар бодож үзээгүй байсан шүү дээ. Тэгээ яг нөгөө миний нөгөө дагдаг энэ нөгөө герман загварч жоохон маань ийм олон дагагчтай байсан билүү юу лээ. Ямар ч хэлсэн хүүхстэй ийм олон дагагчтай баг Instagram хийл гэж бодсон юм уу? Юу гэж бодсон? Зүгээр л мөрөөдсөн юм билгүй. Тэгээ ерөнхийдөө бол YouTube суугаа дараа нь харсан чи эхлүүлсэн явж исэн нэг иймэрхүү. Тэгээд энийг бол хаанаас олж яснаа бол санах. Одоо бол санахгүй нь ямар ч гэсэн нэг ийм эрдэмт нэвтрвээс үгсөөрөө урснаа гэсэн юм хаанаас бичиж авсан юм лээ. Одоо бол санахгүй байна. За энэ хэсгийг болохоор яг нөгөө одоо ийм фото зураг хэлбэрээр угаалгаад наацсан байгаа. Тэгээ энийг бол нэлээ сүүлд хийсэн. Саяхан хийсэн лүү хизээ хэлээ. Энийг бол саяхан хийсэн байхгүй. Жишээлбэл одоо ингээд сургуулигаа амжилттай төгсөөд ийм гоё ажилтаа олоод тэгснээ ийм гоё фит биетэй тэгэл ийм хөрхөн хөөхт мөхттэй тэгснээ ингээд журналын хийдгээ бас орхихгүй те нэг иймэрхүү тэгэл энэ ингээл амар гоё юм бодож байгаа. Тэгснээ гоё цэцэг мэцэг уртаа тавьсан амар гоё юм ихтэй те ийм гоё юм ихтэй болох юмсан гэж мэгээд бас мөрөдсөн. Тэг яг энэгээр бол нэг амар яг сургууль амжилттай төгсчих юмсан гэд мөрөөдөхөөсөө гадна бас амар гоё боловсралтай тийм одоо цаашдаа ч гэсэн ингээ байнга сурч боловсрч явж идэг хөгжиж дэвжиж явж идэг тийм байх юмсан гэдэг ийм утгыг илэрхийлж илүү хэнийг наасан байхгүй. Ер нь сурч боловсролч цаашаа хөгжиж дэвжихээ хизээч битгий орхиорой гэж өөртөө сануулах гэж наас юм аа. Тэгээд имлаг бизнестэй болох гээд байгаа мó хайшин те тэгснэ амар ингээ гар ирж марцсан. Тэгснэ ингээ амар гоё бас нөгөө нэг том цонхтой юун дараа нэг офистай сууж мацсан. Нэг л ганган тэгсэн мөртлөөсөө бас амар юм өнөр өтгөн бас гоё айл болох юмсан. Тэгснэ бас амар юм гоё бассейнтэй ийм амар тасархай гэр оронд ийм гоё өнөр өтгөн амьдрал ийм гоё бизнестэй болоод тэг энэ бол тэр түрүүний хэлсэн ямар ч юм юугүйгээр тэ боломжтой юу боломжгүй юу надад мөнгө нь байна уу байхгүй юу гэдэг тэр хязгааргүйгээр мөрөөдөж байгаа учраас энэ бол ингээд тэ ийм хязгаар тавихгүйгээр мөрөөдөж байгаа байхгүй. Тэгээ дараачих нөгөө нэг гоё том цонх тэгээ гоё нар тусж байгаа. Тэгснээ бас гоё далаа малаатай гамаа. Тэг ийм гоё гэртэй болох гэсэн гэж бас мөрөөдөн цаачаа. Тэгэнгүүтээ энэ бас ийм гоё гадаанаа ийм гоё террастай болоод эн чинь бас гал мал төлөх юм аа шин тий. Тийм гоё гэр орно. Одоо гэрэл гоё амар гоё мөрөөдлийн хаус маус камин моменттай болох гэсэн л гээл мөрөөдөд байгаа байхгүй юм чи. Тэгээд энэ ч нөгөө буддын шашны ер нь тэр зэнгийн сургаал энэ төр надад ер нь амар тийм таалагддаг байхгүй юу. Тэгээд тентхийн сургаал энэ төр юм амар гоё намайг айгу гоё юм тайвшруулдаг гэх юм уу. Баян биш гэхдээ хаяа надад айгу гоё
таатай байдаг учраас би энийг бас орхитуулахгүй. Бясалгал юмаа ч гэсэндээ ингээд жоохон сэтгэл санаа тавгүй үед ч юм уу бясалгал юмаа бас ингээд хийдэг тийм болно. Тийм хэвээрээ байна гэж өөртөө сануулах гэж энийг одоо тэг хэцүү цаг үед надад тусалсан шүү дээ гэдгийг сануулах гэж ер нь олондээ наасан. Тэгээ гоё юм хөөрхөн юм тэг хос хувцалт муцалцсан ийм гоё гэр бүлэрээ амралтын өдрөө гоё ингэж өнгөрүүлнэ. Тэгээд журналын хийхээ бол хизээж орхихгүй гэсэн байдлаар тэгснэ. Ийм гоё фит биетэй ингээ хосоороо гоё далайн ирэг дээр аялна. Тэгснэ аим хөөрхөн хүүхдүүдтэй болно. Тэгснэ хосоороо гоё ийм аялал хийн. Тэ хурмаа хийгээд гоё аялаад тэгэхэд ийм гоё фит бие мэйтэй тэгснэ гоё далайн ирэг дээр аялдаг, амардаг гэр бүлэрээ гоё тиймэрхүү болъё. За дараагийнх дээр нь бол жоохон хувийн чанартай амар гоё мөрөөдөл маань байгаа. Тэрийгээ алгасч яагаад тэгэхээр энэ гоё амар гоё нандин хിവэрэ байжиг. За тэгснэ бас амар гоё Range Rover наацсан ингээ бэлгэнд авах гэдэг юм аа шин тий лаг ийм Range Rover унаал тэгснэ ингээл амар олон нөгөө лаг шопинг хийгээл нэг ганган нэг чинь тэгээд их загварлаг магварлаг амар өөртөө хайртай байна гинэ. Тэгээд хараат бус байна тэр гэсэн байна. Тэгээд амар мөрөөдсөн. Тэгээ угаасаа нөгөө хязгааргүй мөрөөдөж байгаа учраас тэгснэ бас амар хөөрхөн хүүхдтэй бас амар гоё юм цаг зав гаргадаг ийм ээж байна гэж бас мөрөөдөж байгаа юм. Тэгсэн мөртлөө юм гоё ганган. Тэгснэ ингээ айгүйх ингэж аялж зугаалдаг. Хорвоо дэлхийд бас ингэж те нээж хорвоо дэлхийг бас айгүйх үздэг. Тэгээд ийм тэ хосороо ингэж гоё аялдаг. Альч улиралд хаанч тэр ингэж гоё аялдаг. Тэгсэн мөртлөө хүүхдтэй бас ингээ гоё цаг гаргадаг ээж байх юмсан гэсэн. Тэгээд энд гоё юм гоё аяллаа газруудаар хосороо гоё ингээ аялж явах юмсан. Тэгээ энд болохоор нэг иймэрхүү дөр төрхтэй эмхтэй болох юмсан гэж зөвөр мөрөөдсөн. Тийм иймэрхүү дөр төрхтэй иймэрхүү хувцлалт надад яг ингээ таалагдсан байгаа байхгүй тий надад. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү болмоор байна гэж нэг яасан. Тэгээ бас хөрхөн гэр бүлтэй болмоор байна. Гэдэг нэг иймэрхүү байдлаар бол яг ингэж мөрөөдлийн самраа бол яг ингэж хийдэг. Тэгээ цааш нь бол юм хэн болмаараагүй. Тэгээ энэ дэвтэр маань цаашаа бол мэдээж ингээд цаг хугацаа явахын хэрээр би одоо өсөж том болж амьдралд одоо тий илүү төлөвшгийн хэрээр энэ маань өөрөө өөрчлөгдөд явах нь тодорхой. Тийм болохоор юу гэдгийг нэг ийм дэвтэр нээл энийг ингээл байнга эргүүлж тойруулж ер нь бол өөрөө үздэг байхгүй би энийгээ байнга үзнэ. Тэгэл өглөө сэрэнгүүтээ энийгээ нэг нээж үздэг ч юм уу те ингээд боломж гарах болгонд би энийгээ дандаа нээж эргүүлж үзээд амар гоё аз жаргалтай болчдөг. Тэгээд амар гоё бүгдээрээ амар гоё ингээд билээд явах юм шиг санагдаад айгуу гоё аз жаргалтай болчдөг. Тэгээд энэндээ тулгуурлаад өөрийнхөө боломж болцоогоо бодож үзэж хагаад тэгээд зорилго юм аа ингээд тодорхойлоод тэгээд яг энэ зорилгынхоо төлөө ажиллаж амьдардаг гэх юм уу. Тийм байна. Тэгээд bullet journal маань өөрөө яг жил болгон ч юм уу эсвэл жилд 2 бим bullet journal энэ төр ашигладаг хүн бол энэ дэвтэр маань өөрөө ингээд жил болгон шинжлэхтэй явж байгаа учраас байнга ингээд миний сэтгэлийн мухарт байгаад байдаг, надад бодогдоод байдаг, мөрөөдөд байдаг зүйл гэж юм байгаа штэ. Тэднийгээ ер нь бол эндээ буулгаад мартахгүй айгүй мартцсан байдаг ш бид нэр амьдрал нухлагдаад сүултээ би хүүхэд байхдаа юу гэдгийг те ингээл хүмүүстэй ярихаар чинь би хүүхэд байхдаа нэрээ сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан штэ гэсэн би шаал өөр тийшээ явцсан байна ч гэдэг юм уу те гэх мэтчлэнгээр хүн явцын донд мартчихдаг учраас мөрөөдлөө буулгадаг ийм мөрөөдлийн дэвтэр гэж гаргаад тэн дээрээ гоё яг зургийн хэлбрээр илүү ингээд нааж өгдөг байвал илүү зүгээр гэж би хувьдаа бодож байна. Тэгээд мөрөөдлийн самбар гэж хүмүүс аягүй хийдэг л дээ. Миний хувьд бол мөрөөдлийн самбар хийх нь таалагдаагүй. Яагаад тэгэхээр энэ чинь амар гоё юм. Чиний хувийн дотоод мөрөөдөл чинь л явж байгаа шүү дээ. Гэхдээ би өнөөдөр нэг та нартай ингээ чөлөөтэй нээлттэй хуваалцж байна. Хуваалцахыг ерөнхийдөө хүссэн учраас хуваалцж байгаа. Гэхдээ бас ингээл жишээлбэл би ингээл оюутны байранд ганцаараа байдаг байхдаа ингээд хан дээр айгүйх юм бичиж зурж нааж
ингэж ханаараа дүүрэн юм наацсан байдаг байсан байхгүй юу? Ер нь аягүй их наамтхаа. Тэгээд орсон гарсан хүн болгон тэрийг ингээл хараал те. Хаамаагүй одоо ялангуяа оюутны байр марнд чинь нөгөө оюутны байр хариуцж байгаа хүн амтан тэгэл нөгөө цахилгаан тог цахилгаан янзлах гэж орж ирсэн хүмүүс ингээл янз янзын хүмүүс орж ирдэг. Тэгэл тиймэрхүү хүмүүс харж мараал ингээл те эсвэл одоо хинчи орж ирж хараал янз янзын юм хилээл энэ төр надад айгу тийм тааламжгүй санагдчихсэн учраас хүн өөрөө өөртөө л би хадгалмаар шүү дээ те. Тэг яг энэ YouTube хуудас дээрээ яг ингээ гоё иймэрхүү сонирхол мөрөөдөлтэй ижил сонирхол мөрөөдөлтэй яг ийм community үүссэн байгаа учраас би нэг ойлоо санаа зовхгүйгээр та нартайгаа ингээд хуваалцж байгаа. Тэгээд угаасаа сонирхоогүй хүн угаасаа орж иж үзэхгүй шүү дээ. Тийм болохоор яг сонирхсон учраас орж иж үзэж байгаа гэдэг утгаараа би бол ингээд чөлөөтэй хуваалцж байна. Тэгээд тэрнээс үүш ингээд өрөө мөрөөндөө хадчихаар босон болоогүй хүмүүс орж иж үзээл янз янз юм хилээл гэл зарим нэг нь бол нэг сэтгэл санаагааны дайралт хийж гээл те зарим нэг доошоо хийж гээч ч юм уу ингээд янз янзын оролдлогууд ингээд яваад байдаг учраас би зөвхөн гоё хувийн чанартай байх гэдэг утгаараа яг ийм гоё мөрөөдлийн дэвтэр гэж бас та нар ч гэсэн бас яг ийм гоё дэвтэртэй болоорой эсвэл дэвтэртэй бол бас гоё хуваалцаарай гэж хэлмээрээ. Та нар юу ч бодож гин санал бодлоо хуваалцаарай. Тэгээд энэ дэвтэр маань та нарт энэ санаа маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.